Minecraft гүн гүнзгий төвх далаа дунд хасар том барилгууд хэцүү боосуудаас өмнө үе үеийн тоглогчдыг айц давтуулсан нэгэн явган яриа байдаг байлаа. Herobrine бол видео тоглоомын түүхэнд байж болох хамгийн алдартай сүнсний түүх билээ. Үүний түүх 2010 оны зун болсон 2 чухал мөчөөс эхэллээ. Бичлэгийн ивент итгэгчээр тренди app хамтарч байгаа шүү. Сайн байна уу? Бид өнөөдрийн бичлэгээр Herobrine-ийн үүсэл болон хэрхэн одоо хүртэл түүх мэд яриадаг талаар ярих болно. Бичлэг эхлэхээс өмнө лайк болон subscribe тавьж дараат үзээрэй. Баярлалаа. 4chan post 2010 оны 8 сар. Энэ түүх нэрээ нуталсан 4chan платформ дээрх видео концептээр тавигдсан нэгэн постноос эхэллээ. Нэгэн хэрэглэгч single player Minecraft Alpha хөлбөр дээр маш их ман дундах скриншотоо тавьсан байдаг. Саарл ман дундаас Steven Skin-тэй боловч нүдэн цагаан хүүхэн хараагүй дүрс скриншотод багтсан байлаа. Энэхүү зурагтай хамт Herobrine-ийн талаарх creepypasta хэд хэдэн өгүүлэмж гарсан нь нэгдүгээрт уулзалт пост дээр тоглож буй хүн нь ганцаархнаа тоглож байгаад ман дунд ямар нэгэн зүйл харсан гэдэг. Харсан зүйлээ амтэн гэж бодон хойноос нь өөхөд үл мэддэг хоёр дахь тоглогч өөдөөс нь шигтэж байснаа манан руу гүн алга болдог. Хоёрдугаарт дэлхийн өрсөлдөлтүүд. Тоглогч үргэлжлүүлэн аялах хавцтай тоглоомд байх ёсгүй хачин чигтэй зүйлсийг олж илрүүлдэг. Хоёрыг харьцах хоёр харьцаатай газар доогуур явсан ангилууд, талаад элсэр хийсэн пирамид, ямар ч навчгүй моднууд гэх мэт. Гуравдугаарт нас барсан дүүгийн түүх. Постыг нийтлсэн хүн аль биесны Minecraft форум дээр энэ талаар ярих гэж оролдох тоолонд тэр тариу устгаж байсан гэж ярьсан байдаг. Тэд Herobrine гэх нэртэй аянаас stop буюу зогс, боль гэсэн хариу ирсэн гэдэг. Үүнээс лавшруулан цааш явхад Minecraft-ийг бүтээгч Marcus Notchperson-ы өөд болсон дүү Herobrine гэсэн нэртэй аккаунтаа байсан гэж тоглогчид ам дамжин ярих болсон. Brocraft livestream 2010 оны 8 сарын 30. 4chan үрийг нь суулгасан бол Copeland гэх livestreamer энэхүү түүхийг дэлхийн хэмжээнд хүргэсэн. 4chan дээрх постыг уншсны дараагаар Copeland Brocraft stream дээр үзэгчтэй айлхаар шийджээ. Тэр ойролцоогоор 2 цаг гаруй Survival World-д тоглож байшин барьж байлаа. Нэгэн өрөөнд орж юмудаа зэгслэхээр шийдэхэд Herobrine нэгэн болон зогсож байсан. Copeland орлон стримээ шууд унтраан тоглоом болон компьютер нь crashlсан мэт жүжиглжээ. Тэр үүнийг хэрхэн хийсэн бэ? Copeland сүнс олоогүй бөгөөд тэр үзэгчдэд очиагаан тулд тоглоом доторх зургийг цагаан нүдтэй Steam-д янзалж өөрчилсөн байдаг. Удалгүй Brocraft-ийн өөр нэгэн стример Patimus өөрийн Herobrine-ыг лаван дунд байгаагаар харагдуулж хурамчаар тоглоомоо crashlуулжээ. Эдгээр стримеруудын сандрал Minecraft community-г тэр чигтэн шуурга мэт хуу хаамсан. Тоглогч бүр тоглоомонд нь 20 санаад итгээд хаанагтай явж байгаа гэж итгэхэд хүрсэн. Би хүртэл 2012 онд тоглож байхдаа нэг хүний сервер рүү ороод удалгүй байж удал Herobrine гарч ирэхэд итгэж байсныг яа. 3-дугаарт Mojang-гийн хариу болон running joke. 100 яриа гараас гарах үед тоглогчид Notch-ийг өөд болсон дүүгийн талаар асуултаар болжээ. Notch хоёр зүйлийг дахин тодруулах шаардлагатай болсон нь нэгдүгээрт түүнд өөд болсон дүү огт байхгүй. Хоёрдугаарт Herobrine хурамч өгөөд тоглоомын түүний талаар нэг ч код байхгүй. Гэсэн хэдий ч Mojang энэ түүхийг бүрэн хүлээн зөвшөөрдөг. 2011 оны 1.6.6 бета шинжилтээс эхлэн хөгжүүлэгчид Minecraft-ийн бүхий л том өөрчлөлтүүдийн patch болгоны changelog дээр нэгэн мөрийг өрүүлж оруулах болсон 6-стад removed Herobrine. Энэхүү өнгөө олон жилийн турш үргэлжилж Mojang сүнсийг тоглоомд оруулахын тулд төсөөлгүй нууцтанд орсон гэж тоглогчид хувилдааны онолыг илрүүлсэн байдаг. Энэхүү бичлэгийг хүрэхэд тулд манай хамт олноос маш их хүчин чармаал гардаг бөгөөд та бүхэн scriptwriter Азуя болон эдитер хүсэл нарт коммент зэрэг талархлаа илэрхийлээд өгөөрэй. Бичлэг маань энэгээр өндөрлж байна. Хэрэг таалагдсан бол та бүхэн лайк болон subscribe тавьж дарахаа мартаоцаа. Баярлалаа. Мөн хэрэг та Netflix сайтээр ханал үзэж орохдоо Nemo-ийн промо кодыг ашиглавал 10% хөнгөлөлт хөтлөх ба YouTube Shorts, Instagram Reels, TikTok дээрээс харсан сонирхсан бүхэл киногоо хайгаад цаг алдалгүй үзэх боломжтой.